дулаахан болохоор тоглоход гоё байдаг. Сематер 2 төслийн зорилго нь барилгын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох шийдлийг орон нутагтай хамтран боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, улмаар эрчим хүчний хэмнэлтийн шийдлийн үр дүнд бий болсон хүлэмжийн ялгарлыг бууруулах, мөн суралцагчдын тав тухтай орчин бүрдүүлэхэд оршино. За ажлын хэсгийн зүгээс бол орон нутгийн сумдын удирдлагуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулсан. Хүлэмжийн ялгарлыг бууруулах, цаашлах юм бол одоо дэлхийн цаг уурын дулаарлын дулаалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэг энэ ойлголтыг бид өгч ингэж ажиллаж байна. Төслийн суурь судалгааны хүрээнд Архангай аймагт одоо түгээмэл тохиолдож байгаа хавтгай дээврийн дулаалга, мөн ус тусгай арлалт, за энэ цэвдэхтэй бүсүүдийн хөндөй шал түүний суур багнуудын асуудал байгааг энэ цэцэрлэг дээр тогтоосон. Тэдхэн барилгын дулаан хамгаалтыг сайжруулах арга хэмжээг тухайн цэцэрлэг дээр хэрэгжүүллээ. Архангай аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид, за барилгын гүйцэтгэгчид, барилгын зураг төсөв зохиогчид ирсэн байж байна. За мөн мэргэжлийн байгууллагууд байж байна. За өнөөдөр одоо барилгын дулааллыг бууруулахад юун дээр анхаарах уу? Зураг төсөв дээр одоо анхаарах асуудлуудын жагсаалтыг гаргаж байна. Барилга байгууламж гэдэг бол бас урт настай, за төсөв хөрөнгө их шаарддаг учраас бид өхөн чанартай одоо барилга байгууламж хүлээж авахын тулд юу мэдэх шаардлагатай вэ гэдгийг бас өнөөдрийн сургалтаар ойлгуулж өгсөн ач холбогдолтой сайхан сургалт боллоо. Сумдуудад маш олон чиглэлээр одоо хөрөнгө оруулалтууд хийгддэг. Ялангуяа олон нийтийн барилга, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгууд одоо ихээр баригддаг. Барилгын зураг төсвийн үе шатнаас эхлээд одоо цааш гүйцэтгэлийнх нь үе шатанд орон нутгийн удирдлагууд, тухайн байгууллагын удирдлагууд хэрхэн яаж одоо хяналт тавьсан бэ гэдэгтээ одоо бас тухайн одоо барилгын ажлын чанар мэдээж нөгөө компани хариуцлагаас гадна харагдаж идэг. Манай сумаас бол оролцооны хөрөнгө буюу 40 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас одоо гаргаж хамтран ажилласан. За энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжснээр манай хүүхдийн цэцэрлэгийн одоо сурагчдын болон бусад ажиллаж байгаа багш албан хаагчдын одоо ажиллах нөхцөл боломж одоо сайжирсан ийм сайхан үйл ажиллагаа болж одоо хамтран ажиллалаа.